Сайн бацхан өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ энэ удаагийн сургалтаар LinkedIn сувг үүсгэх удирдах талаар мэдээллийг хүргэж байна. За, LinkedIn-ний тухай товчхон дуртахад анх 2002 онд Reid Hoffman гэдэг хүн бусдад харилцаа холбоо тогтоох зорилгоор LinkedIn-ийг зохион бүтээсэн нь эдүгээ 300 сая гаруй хэрэглэгчтэй томоохон сайт болтлоо хөгжсөн байдаг. За, энэхүү сайт нь салбарын хувьд танилын хүрээгээ тэлж харилцаа холбоогоо өргөжүүлэх бүрэн боломжтой. Үндсэндээ бол дэлхийг тэргүүлэх ажил мэргэжлийн сүлжээ гэдгээрээ яах аргагүй LinkedIn хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. За, та LinkedIn-ийг ашигласнаар өөрийн ажил амьдралын гараагаа эхлүүлэх, шинэ ажил хайж олох, чадварлаг ажилтнаа сонгож авах, онлайнаар суралцах, компанийгаа цаашдын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой зөвлөх үйлчилгээ авах, зар сурталчилгаа явуулах гэх мэт маш өргөн хүрээтэй үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой. За, мөн түүнчлэн найзуудынхаа шинэ ажилд орсон, тушаалд дэвсэний гэх мэт тэмдэглэлт ойн баяруудыг хамтдаа хуваалцаж мэдлэгээ хүргэж болдог. За, манай Монголын тохиолдолд Монголын нөхцөлд хүний нөөцийн менежерүүд, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс байна. LinkedIn-ийг бол ашиглаад ажлын байрны зар тавих, за компаниудад ажилтан зуучлах, ажлын байр дээр тохирох ажилтныг, мэргэжилтнийг санал болгох ийм боломжтойгоор бол ашигладаг. За, ер нь бол манай Монголын тохиолдол бизнес нэтворк шиг гэж ойлгож болно LinkedIn-ийг. За, ер нь бол та LinkedIn дээр нэгдүгээрт өөрийнхөө хувийн профайлыг нээсэн тохиолдолд таны зүгээс бүх шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгөх шаардлагатай. Ингэснээрээ та LinkedIn дээр өөрийнхөө ажил мэргэжил нэг бүхий тухайн салбарт хамтран ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох, харилцан хамтран ажиллах юм боломжийг бүрдүүлж өгдөг. Энэ үүргийн хүрээнд LinkedIn байна. Хайлтын системээр таны бүгэлсэн мэдээллийн дагуу ижил төвшөнд байгаа мэргэжлийн хүмүүстээр хайлтанд таны мэдээллийг гаргаж өгдөг ийм онцлогтой. Мөн бас тэр чиглэлийн, тэр салбарын хүмүүсийг таны өөрийн LinkedIn-ийн профайлын newsfeed буюу мэдээний дэлгэцээр мөн санал болгож гаргаж өгдөгөр ийм онцлог давуу талтай байгаа. За, LinkedIn-ийн гол бүтээгдэхүүнүүдийн хувьд бол ажил хайх боломжтой зэсэдэг. За, зар сурталчилгаа явуулах, за группт элсэх, үүсгэх, за мэргэжлийн зөвлөгтэй холбогдож мэргэжлийн зөвлөгөө авах, за мөн өөрт байгаа хичээл танилцуулгуудыг бусдад хуваалцах, мөн бусдад мессежээр харилцах, бусдын хуваалцсан сэтгэлд өөрийнхөө санал бодлоо бичих, хэлэлцүүлэхт оролцох, имэйл хүлээн авах, за энэ судалгаанд хамрагдах гэх мэтлэн маш олон юм боломжтой бүтээгдэхүүнүүд байж идэг. За, бусад сошиал медиа платформуудыг утгад ажил мэргэжлийн хувьд нэлийн боловсронгуй илүү мэргэжлийн түвшинд алгоритм бичигдсэн платформ гэж ойлгож болно. За, мэдээж сошиал медиа платформуудын нэгэн адил LinkedIn-д өөрийн гэсэн стандарт байна. За, профайл, cover зураг болон сурталчилгааны мэдээллүүд, зураг оруулах тодорхой хэмжээний стандартыг баримталдаг. За, эдгээр стандартуудыг та бүхэн интернетээс хаягаад нарийн мэдээллийг авах боломжтой. За, LinkedIn дээр хувийн профайлаа нээхдээ өөрийн имэйл хаягийг ашиглана. За, хувийн профайлд өөрийн хийж байгаа ажлууд, албан тушаал, сонирхол, боловсрол, мэргэжил, ойг нэр бүхий шаардлагатай мэдээллийг бүрэн оруулж өгөх нь. LinkedIn түрүүний миний хэлсэн таны бусад хүмүүстэй холбоо тогтоох боломжийг өсгөхөөс гадна таныг илүү мэргэжлийн болгож харуулдаг. За, мөн анхаарал хандуулдаг сэдвүүд, дэмждэг байгууллагууд болон хийж байсан сайн дурын ажлууд мэргэжил дээслүүлсэн сургалтууд зэрэг оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ та танилцуулах хуудасаа анкет хэлбэрээр татаж авах юм боломж LinkedIn байдаг. За, мөн LinkedIn дээр байгууллагын профайлыг үүсгэж болно. Энэ тохиолдолд та өөрийнхөө хувийн профайл дээрээ байгууллагын профайлаа үүсгэнэ. За, хувийн профайлын хуудасны баруун дээд талд байгаа work гэдэг зэстэн дээр дараад за компани хуудсыг үүсгэх гэсэн тайлбартаа тохиргоог дарж өөрийнхөө компани хуудсыг тухайн дарааллын дагуу нээх юм боломжтой байдаг. За, ингээд LinkedIn дээр профайл үүсгэх мэдээлэл байршуулж үзцгээе. За, ингээд өөрийнхөө мэйл хаягийг ашиглаад мэйл хаягаа нээсэн байна. Тухайн мэйл хаягаа. За, ингээд LinkedIn дээр LinkedIn-ийн өөрийн линкийг дараад
За дарангууд энэ дээр хуучин орж исэн аккаунтын мэдээлэл харагдаж байна. За тэгэхээр би шинээр үүсгэж байгаа учраас sign in дарна суурин компьютер дээрээс энэ тохиргоогоо хийж өгнө. Тэгээд энэ доотлолт байгаа join now гэдээ дараад за тэгээд өөрийнхөө мэйл хаягийг оруулаад өгчнө. За энэ дээр за ингээд agree and join. За энэ дээрээ өөрийнхөө нэрийг өгнө. За та LinkedIn дээр хүмүүст одоо ямар нэрээр өөрийнхөө овг нэрээр танихыг хүсэж гинэ үү? Аль эсвэл ажил мэргэжлийнхаа одоо оноос нь нэрээр танигдахыг хүсэж гинэ үү гэдгээс шалтгаалаад энэ дээр холбогдох нэрүүдээ өгч болно. Мөн аль эсвэл албан ёсны нэрүүдээ бас оруулаад өгч болно. За энэ дээр за ингээд өөрийнхөө нэрийг оруулна. За ингээд нууцлын баталгаажуулалт хийж гин. За баталгаажуулъя. За энэ дээр та одоо аль улсын аль хотод амьдардгаа бичнэ. За Улаанбаатар Монголиа гээд next. За өөрийнхөө ажлыг за coach, consultant гэж болно. Зөвлөх гэдтэй. За тэгээд full time ажилдаа чөлөө цагаараач гэдэг юм уу те. За одоо өөрийнхөө ажилтдаг компаниг хүчиж болно. За ямар салбар байх юм бэ гэх юм бол одоо бизнес консалтинг ч гэдэг юм уу те. Консалтант ч гэдэг юм уу те. За маркетинг сурталчилгаач гэдэг юм уу те. Өөрийнхөө одоо тухайн салбарынхаа мэдээллийг оруулна. За тэгээд одоо таны мэйл хаяг руу баталгаажуулсан код явуулна. За 613 008. За тэгээ agree and confirm. За та шинэ ажил хайж гинэ үү? Үгүй бол үгүй. Тийм бол тийм. За тэгээд одоо имэйл рүү таны байж болох LinkedIn дээр одоо санал болгох аккаунтуудыг чинь имэйл дээр байгаа аккаунтууд чинь нэмэх үү гэж асууж байна. За би байгаа бол нэмчиж болно. Байхгүй бол skip хийчих болно. За ингээ skip буюу алгасаа явчих болно. За энэ дээрээс би хүмүүсийг сонгож болно, аль эсвэл skip хийчих болно. За энэ дээр мөн би өөрийнхөө одоо тухайн аккаунт дээр шаардлагатай 6 бэлтгэлтэй байгаа 6 нэмээд оруулчих болно. Google-ийн зургийг ашиглаж болно, Facebook-ийн зургийг ашиглаж болно. За ингээ алгасаад Mongolia. За өөрийнхөө ашигладаг утасны дугаарыг оруулж болно. За тэгэхээр утасны дугаар руу чинь LinkedIn-ээс код явуулна. За тэр кодыг та нэвтрэх тохиолдолд ашиглаа явуулж болно. LinkedIn application дээр. За ингээд таны LinkedIn-ийн өөрийнх нь профайл үүсчлээ. LinkedIn бол social media платформудаас хамгийн гоё платформ. Ер нь бол манай Монголын нөхцөлд илүү мэргэжлийн хүмүүс ашигладаг. За одоо энэ дээр би зураг оруулж өгч болно. Өөрийнхөө холбоотой бүхий л мэдээллүүд, боловсрал, ажиллаж байгаа ажил, сонирхол, за тэгээд сонирхож байгаа талбар эдрийг бол дэлгэрэнгүй мэдээлэлээр оруулж болно. Ер нь бол LinkedIn-ийн үндсэн аккаунтын тохиргоо бол энэ хэсгээр байдаг. За мөн ажлын байр оруулж болно, ажлын зар тавьж болно. За түрүүний хэлсэнчлэн одоо энэ дээр үндсэн сургалт энэ дээр сургалт тавьж болно, групп үүсгэж болно, зар сурталчилгаа явуулж болно, ажлын байр оруулж болно гэх мэтлэнгийн түрүүний юм дэлгэрэнгүй тохиргоонууд энэ дээр байгаа. За одоо ингээд пост оруулж үзье. Пост оруулахдаа суурин компьютер дээр эдгээр тохиргоондыг хийж байгаа учраас энэ дээр дараад холбоотой постууд оруулчих болно. Зураг, видео,
Тэ? За мөн санал асруулга зохион байгуулж болно. За ажлын байрны шеэрлж болно. Тэ? За одоо ингээд нэг дурын зургийг оруулъя. За энэ дээр тайлбар авчиж чинь. За ингээд таны мэдээлэл орчлоо. За таны хувьд одоо LinkedIn дээр профайл үүсгэх холбоотой одоо мэдээллийг хөрвөлээ. Өөрийнхөө одоо хувийн профайл дээр, хувийн компьютер дээр интернет ашиглаад өөрийнхөө LinkedIn сувгаа үүсгээд цаашдаа ашиглаад яваарай гэж зөвлөмөр байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай. За